Сэтгэл амар гоё хөдөлдөг. Дээрс нь өөр амар чөлөөтэй байж чаддаг. Өөрөө тэгэл аавгаа дагаал ингээл явж ирсэн бол одоо өөрөө аав болцсон тийм. Тэгэл ихнэр хүүхэдтэй. Тэгээд эн чинь бас нэг амьдралын нэг гоё аз жаргал шүү дээ. Хажуугаар нь бас өөрийнхөө гоё дуртай юм хийх аз жаргал. Окей. За амжилт. Гурлаа амжилт. Заавдаа амжилт гэд гурлаа ингэж загаараа ингэ тавьдаг аахгүй. За. За 1 2 3 амжилт. Амжилт. Дуулах ур чадвар чанд байна. Хоолооч байна. Ерөнхийдөө бол бэлтгэл чамд бол хэрэгтэй юм байна. Бэлтгэл хийгээд үнэхээр сэтгэл зүрхээ дуулахад зориулах юм бол чамаас бол бас юм ундарч гарахаар анзаарч байна. Тэр нарийн жижиг нуглаануудыг хийвэл хийсэн шиг хийгээрэй за. Тэгэхгүй болохоор хилдэр болдог байхгүй. Хилдэртэй л ингээд тийм хөнгөн маягийн болж хөрөн. Тэгэхээр дуулна гэдэг чинь махан хоолоогоо өөрөө удирдах сурах юм тулд сайн одоо сурах хэрэгтэй тий. Өөрийнхөө хоолоог удирдах, дээрээс нь ухаанаа удирдах, ухаанаараа залж тэгээд дууныхаа утга санаанд орж ингэж амилж дуулдаг шүү дээ юм дуу. Миний хувьд бол чамайг тэнцвүүллээ. Чамайхаа хийсэн зөвлөгөөнүүдийг мэдээ айгуусаа анхаараа тий. Дараагийн шатнуудаар сайн бэлтгэлтэй болж ирээрэй гэсэн. Баярлалаа.
Хүн бүрийн дуу хөгжмийн сонирхол сонголт ондоо. Хөгжим бүжгийн коллежийг 2012 онд оперын дуучин мэргэжлэр төгссөн ч энэ чиглэлээрээ дуулж явсан цаг хугацаанд төдийлөн их биш. Харин ч эсэргээрээ сонирхол нь өөрчлөгдөж поп дуудуулах дуртай болсныхаа илрэл болгож энэ чиглэлд амжилт гаргахаар ээлжид алхмаа тэр одоо хийх гэж байна. Урлагт чин сэтгэлээсээ дурлсан хүн урлагийн төлөө заримдаа үн цэнтэй бүхнээ золиослох тохиолдол байдаг. Яг үүн шиг амар төвшөө оролцогч маань сонголтоо өөрчилж түүнийхээ эзэн нь байх чухал үедээ нүүр тулан ирлээ. Альваг даган дуурах биш, яг өөрийнхөө гэсэн зарчмаар тэр урлагт ханддаг гэжээ. Жаргыг гэсэн үг маань үнэхээр жаргалаа. Энэ хоолойгоо авч болохгүй шүү дуулах ур чадвар чам байна. Хоолойч байна. Ерөнхийдөө бол бэлтгэл чамд бол хэрэгтэй юм байна. Бэлтгэл хийгээд үнэхээр сэтгэл зүрхээ дуулахад зориулах юм бол чамаас бол бас юм ундарч гарахаар анзаарч байна. Тэр нарийн жижиг нуглаануудыг хийвэл хийсэн шиг хийгээрэй за. Тэгэхгүй болохоор хилдэр болдог байхгүй. Хилдэртэй ингээд тийм хөнгөн маягийн болж хөрөн. Тэгэхээр дуулна гэдэг чинь махан хоолойгоо өөрөө удирдах сурахын тулд сэтгэл амар гоё хөдөлдөг. Дээрс нь өөр амар чөлөөтэй байж чаддаг. Өөрөө тэгэл аавгаа дагаал ингээл явж ирсэн бол одоо өөрөө аав болцсон тий. Тэгэл ихнэр хүүхэдтэй. Тэгээд эн чинь бас нэг амьдралын нэг гоё аз жаргал шүү дээ. Хажуугаар нь бас өөрийнхөө гоё дуртай юм хийх аз жаргал. Аваа. Окей. За амжилт. Гурлаа амжилт. Заавдаа амжилт гэдээ гурлаа ингэж загаараа ингэ тавьдаг аахгүй. За. 1 2 3 амжилт. Амжилт. Hallelujah, the moon says, "I'm a
одоо сурах хэрэгтэй тий. Өөрийнхөө хоолойг удирдах, дээрээс нь ухаанаа удирдах, ухаанаараа зарж тэгээд дууныхаа утга санаанд орж ингэж амилж дуулдаг шүү дээ юм дуу. Миний хувьд бол чамайг тэнцвүүллээ. Бахархай хийсэн зөвлөгөөнүүдийг мэдээ аягүй сайн анхаараа тий. Дараагийн шатнуудаар сайн бэлтгэлтэй орж ирээрэй тэгсэн. Баярлалаа. Хүн бүрийн дуу хөгжмийн сонирхол сонголт ондоо. Хөгжим бүжгийн коллежийг 2012 онд оперын дуучин мэргэжлэр төгссөн ч энэ чиглэлээрээ дуулж явсан цаг хугацаанд төдийлөн их биш. Харин ч эсэргээрээ сонирхол нь өөрчлөгдөж поп дуудуулах дуртай болсныхаа илрэл болгож энэ чиглэлд амжилт гаргахаар ээлж талхмаа тэр одоо хийх гэж байна. Урлагт чин сэтгэлээсээ дурлсан хүн урлагийн төлөө заримдаа үн цэнтэй бүхнээ золиослох тохиолдол байдаг. Яг үүн шиг